хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон бэлчир дүнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Энэ бүр амар гоё өнгийн дээлд биш. Чамд юу ээж өгсөн? Ээж. Таны ээж чи ийм гоё дээл ойдөг юм уу? Малгайг чинь бас ээж чи ойсон юм уу? Найзаа, ээж чинь битээр дээл ойж өгөх болов уу? Мэдгүй. За чи асуугаад үзээрэй заа юу. Гутлаа чи бас ээж чи ойсон юм уу? Чи энэ гутлын нэрийг мэдхүү? Мэдхгүй ээ. Би мэднэ шүү дээ. Монгол гутал гэдэг үхгүй юу? Хүй, найзаа гээд ахи. Чиний нэр чи хэм бэлээ? Бацараг. Нас чи? 6. Тэгвэл бацараг дуу мэдэх болов бөрөө? Мэддэг баха. Яг мэддэг л юм шиг харагдаж байна. Бацаргаа чи битээрт нэг гоё дуу дуулаад өгөөч. Чи ямар дуу мэдэх үү? Найзаа чи тэгвэл шүлэг мэдхүү? Яагаад? Чи ингээд хичээлдээ явчаад гэр мэрээ цэвэрлчээд чөлөө цагаар юу хийдий? Гэрийн даалгавраа хийж дуусчаад унтдаг. Чи тоглоом тоглодоггүй юм уу? Заримдаа тоглодог. Ямар тоглоом тоглох уу? Машин? Йоо, машин гоё шүү те. Найзаа, машинууд гоё те. Хорд мөргөлдүүлээл дүш гээл. Тэгэж тоглохоор чи машин чи өвдөн шүү дээ, тийм биз дээ. Чи ямар машин дуртай? Уралдааны машин. Чи тэр бороо шиг дүш гэж тоглодгоо үстэй. Чи одоо нэгдүгээр ангид орсон гэдэг чинь тоо бодож чадах уу? Би чамаас тоо асуух уу битэр? 1 дээр нэмэх нь 2. Тэнцүү. Найзаа одоо би асууя. 3 дээр нэмдэг нь 2. 5. Зүг байна. Үгүй шүү дээ 6 биш үү? Үгүй. 1 2 3 4 5 зөв. 1 2 4 5 6. 1 2 4 5 6. Биш юм бах та. Найзаа чи мөрөө тоо мэддгүй юм биш үү? Заагаад өгдөө. 3 дээр 2-ыг нэмэхээр яаж 5 вэ? Чи үзүүлдэ. 3 дээр 5-ыг нэмэхэд 1 2 3 4 5 6 7 8. 3 дээр 5-ыг нэмэхээр 8 гэж байна. 2 дээр 3-ыг нэмээд үзүүлдэ.
5. Тийм. Тэгвэл 3 дээр 4-ийг нэм. Гурав дээр 4-ийг. Долоо. Оо, чи бүр суут ухаантай юм шүү. Найзаа чи тоо хасч чадах уу? Тэгвэл чи 2-оос 1-ийг хасаад үзтээ. Тэг. Аа? 2-оос 1-ийг хасгаар 1. 1 гарна. Тоглоо штий. 1-ээс 9-ийг хас. 8. 1-ээс 9-ийг хасахаар уу? Мөрөө. Аа? 1-ээс 9-ийг хасч болохгүй байна. Яагаад? Миний хуруу өрөхгүй байна. 1 юмнаас 9 юмас. Тийм биш тий. Тийм биш тий. Нэг юмнаас 9 юм хасч болохгүй байгаа зү. Болтгүй юм байна. 9-өөс 9-ийг хасч олно. Тийм байна. 1-ээс бол 9-ийг хасч болохгүй юм байна. 9-өөс бол 9-ийг хасаж болох юм байна зөв үү? Тэгвэл 9-оос 9-ийг хасгаар хэд гардаг юм? 8. 8 гардаг юм уу? 9-өөс 9-ийг хасахаар уу? За, надаа 9 алин байлаа. Би 9 альмаа 9 үлэнгэн чамд өглөө. Надаа хэдэн алин үлдсэн? Би олцсон. Мөрөөд 9 айлм үлдэнэ. Яагаад? Нөө чамд юу ч үлдэхгүй юм байна штий. Надаа угаасаа юу ч үлдэхгүй юм байна. За, бата нэза чамаг хин гэж дуудах юм? Бата юм уу? Билгээ юм уу? Зориг. Бат зоргоо гэх юм уу? Хүү зоргоо. Чи нэг дуудуулаад өгч хөдөө би тэрт. Байхгүй юу? Чи түгэлээ штэ одоо энэ чамааг ингэ зөндөө олон хүмүүс үзэж байгаа. Тэгээ бас гэрийнхэн ч үзэж байгаа. Ах ихчцэн үзэж байгаа, хамаатнууд ч үзэж байгаа. Тэдэр зориул чи юу гэж хэлмээр энэ тийшээ харж байгаад хэлээч. Ээж аав мавдаа хайртай мэртэй гэд ингэж болно штт. Хайртай шүү. Хинт хайртай шүү гэж үү? Ээж. Ээжтэй юу? Чи анаатай юу? Ага бага юу? Нэг л анаа байгаа мó? Анаа чин чамд юм зааж өгдөг үү? Чамаг хардаг уу? За, чи том болоод Бацоргоо ямар ажил хийдэг хүн болох уу? Асарчсан. Юуны? Машины. Вау, гайхалтай. Чи тэгээ ингээл гоё машины юуны ясныг шууд ингээл мэддэг болох уу? Найз нь 2 машинаа мөргөлдүүлж байгаад нэг нь эвжүүлчих засч өгөх үү? Тэгэл энэ машиныг энэ нэг эвдэрсэн байна гэж засчих юм уу? Вау, гайхалтай. Стогоо мэрэгчлээ болох ч юм биш тий. Би болохоор том болоод загвар өмсөгч болох чээснэ болоод одоо би эмч болохоор болсон. Чи найзаа гардаа. Найзаа сасрын нисгэж болно. Гоё яваа зү. Хүү Бацоргоо, чи машин засч чадах юм чи бүрээгийн сансрын хөлгийг засч чадах юм уу? Чадах уу? Тэгвэл чи эвдрүүл засч өгөөрэй за. Чи зураг сурах дуртай юу? Чи юу хийх дуртай юм бэ? Хичээлээ. Хичээлэл хийх дуртай юм уу? Тэгвэл ч сайн хүүхэд байна да. Тэгээд тоогоо сайн боддсон биш үү те? Хичээл хийхээс өөр дуртай юм байхгүй юу? Чи хөдөө явж үзсэн үү? Чи түгэлээ штэ хөдөө очиод ямар амтаа харсан? Мөр. Өөр? Шиг. Өөр? Яма. Өөр? Тугал. Өөр? Хараг. Хөдөө гоё аац. Чи хөдөө явдаг уу? Хөдөө яваад чи хаана очтий? Үэмэ. Өвөөгөнд очихоор гоё юу? Өвөөмөр чи чамд гоё аруул, тараг, ээзги өрм өгч гин үү? Яа гоё өрөм итгэсэн. Шах гэл аруул идээл. Чи аруусаа идэх юм бол чиний шүд чи бат бөх болно шүү заа юу? Найзаа, чи тараг савгаадах юм бол яс чин ийм хүчтэй болно.
Ийм байх болно. Тэгээ чи ийм том машиныг ч шүк гээл засдаг болно. За юу? За. Одоо өөр чамд битээр хэлэх юм бэ нү? Байхгүй юу? За тэгвэл баяртай нэ. Баяртай. Чи дараа ирээрээ заа юу? Дуушуулах сурчаад. За баяртай. Чи тэгээ сайн засварчин болохоор битээрийг бити мартаарай бацэргөө. Машин засч өгнө шүү заа юу? Баяртай зоргоо. Миний машиныг хяналтч өгөөрэй. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Цуутын цагаагчгүй цолмон цоохор унаг 72 ижил сүрэг дархан хул азрахтайгаан үзэсгэлэнт ногоон хөндийдөө идээшлэн бэлчдэг байжээ. Гэтэл нэгэн зун үзэсгэлэнт ногоон хөндөй өргөн тал нутагт нь ган гачиг болж өвс ногоо ургасангүй. Тэгэхээр нь цуутын цагаагчгүй 72 ижил сүрэг дархан хул азрахтайгаан хамт нутгаасаа гарч 3 жилийн газар өвсний шимийг хөн алсын аяд гарчээ. Тэгж явсаар тэд өвс ногоо тэгширсэн үзэсгэлэнт нутагт ирцгээв. Тэнд тэд нутаглаж усны сайнаар ундаалж өвсний сайныг идэж хужрын сайныг долоон хөөцөлтөнд тавуулдаг байлаа. Гэтэл тэрхүү голын хөөн дээр галууны 7 өндөг байсныг сүргийх мэдэлгүй хаг гიშгэж орхижээ. Тэр даруй цуутын цагаагчгүй 72 ижил сүрэг дархан хул азаргандаа ийм нэгэн сануулга өгчээ. Одоо бүгдээрээ эндээс явцгаая да. Бид 7 цагаан өндгийг хагалчихлаа шүү дээ. Үүнээс хойш бид шууд энэ дайсан болж энд амьдраад яач блэ? Орон нутагтаа буцацгаая. Өглөөний нарнаар шууд энэ цэрэг ирж бидэнд зайсагнана. Гэвч ижил сүрэг нь цуутын цагаагчгүйний үгэнд оролгүй бяцхан шуудыг басамжлан доогосоор зугаа цэнгэлээ үргэлжлүүлжээ. Гэтэл маргааш өглөөний ургахын улаан нарнаар үнэхээр шуун сүрэг ирж цуутын цагаагчгүйний 72 ижил дархан хул азаргыг нь тоншиж халаад дуусгажээ. Ганц цуутын цагаагчгүй л цолмон цоохор зунахтайгаа амьд гарan зүгтжээ. Гэвч хорсож бухимдсан шуун сүрэг их хүү хоёрыг хөнөөх гээд бүслэн довтлохоо зогссонгүй. Ингэсээр тэдний байлдах суман цөөрж зөвхөн нэг талаас нь харуун довтлох болов. Хойд талаас нь довтлох цуутын цагаагчгүй унгаа урд талдаа авч хамгаалав. Өмнө талаас нь довтлоход унгаа хойд талдаа авч хамгаалав. Бухимдж уурсан шуун сүрэг дахин газрын доод талаар довтлон харвахад унгаа газрын дээд талд гарган хамгаалав. Чанга дээрээс нь дайран довтлоход унгаа доороо оруулан хамгаалав. Ингэсээр шуун сүрэгч залхаж ядраад сум зэвсгэн жилэгдэж дуусаад цуутын цагаагчгүй гунахтай хамт орхиод буцжээ. За өрмөн одоо хоёлаа орон нутагтаа буцацгаая да. Цолмон цоохор унгаа эсэмийн давж үлдсэн цуутын цагаагчгүй 3 жилийн цаана байгаа нутгийн зүг буцахаар сарын газрыг өдрөөр өдрийн газрыг сараар товчлон явв. Гэтэл нэгэн өдөр цолмон цоохор унаг ээжээсээ ийхүү асуув. Ээжээ таны биеэр нэг сараад сэрээсэн энэ их зүйл чинь юу вэ? Хүүмэн харгантын даваагаар давхад харган бодрогон наалтай үсттэй. Ээж таны биеэс оргилж урсаад байгаа улаан юм юу вэ? Хүүмэн цостын даваагаар давхад зос наалтай үсттэй. Ээж товор явдалтай тэгшгэн цагаан хөл чинь юунд солбож гуйваад байгаа юм бэ? Хүүмэн газрын хол усны уртад ядраа үсттэй. Ийхүү явсаар тэд нутгийн захад иржээ. Энэ үеэр цуутын цагаагчгүй шуун сүргийн довтлооноос олсон шархаан даахгүй удалгүй нас нөхчгөн гэдгээ ойлгоод сүүлийн удаан унгандаа захиас үгээ хэлж гин. Хүүмэн ар газар битгий унтаж яваарэ. Шуурга их чон ирээд байдаг юм шүү. Өөр газар унтаж яваарэ.
нөмөртэй байдаг юм. Айлын үдээр битгий гарч байгаарэ. Хүүхэд нохой нь явуулдаггүй юм. Араар нь гарч яваарэ. Амьтан хүн харагдахгүй амар байдаг юм. Айлын бууцсан дээр битгий унтаж байгаарэ. Зүү тэв нь хатгаад байдаг юм шүү. Эрүүл газар унтаж яваарэ. Ижил сүрхтэйгэн явахдаа цагт нь гарч яваарэ. Усанд орж явахдаа түрүүнд нь ууж яваарэ. Адууны сүүлд нь орвол адууны эзэн цохид зодод болдоггүй юм шүү. Дунд нь битгий яваарэ. Дайрч өшгчөөд байдаг юм. За хүн ээжийнхээ энэ газар дээр 3 жил болоод ирээрээ. Ингэж захиад цуутын цагаагчгүй нас нөхцөжээ. Ийхүү цолмон цоохор унаг ганцаар үлдээд ээжийнхэн захиасыг мартаж орхижээ. Ар газар унтахт нь салхи шуурга дааруулж чоон барьж идчих гээд амаргүй байлаа. Цолмон цоохор унаг ээж минь загсан юутай үнэн үг билээ хэмээн өвөр газар амгалан тайван унтаж амардаг болвоо. Дараа нь цолмон цоохор унаг айлын үдээр гарч яваад хүүхдэд ноолуулж нохоод хөөгдөн зүдэрчээ. Үүнээс хойш тэр айлын ард талаар сэмхэн тойрж гардаг болов. Ижил сүргийнхээ өмнө гараад ус уувал хамгийн тунгалаг сэрүүн усыг уухажээ. Олон адууны сүүлд орж яваад нэг удаа эзэнт нь зодуулж нүдүүлэн золтоол бэртэж гэмтсэнгүй. Тэгэхээр нь унаг сүргийн голд ороод явтал тал талаас нь өшөглөж тэрж алчих гээд амар заяа үзүүлсэнгүй гин. Ингээд унаг ээжийнхээ үгийг эргэж нэг санаад ижил сүргийнхээ захт нь гарч үзвэл эзэн хүнд нь зодуулалгүй ижил сүргтэй өшөглөлгүй өвсний шинийг идэж ая тааваараа явах болжээ. Ээж минь хэлсэн үг юутай үнэн үг байж вэ гэж бодсоор унаг толгоогоор нь тоглож тоосноосоо босгосаар 3 жилийн нүрийг үзв. Цолмон цоохор унаг ачид ихийнхэн булшин дээр очих цаг болсныг мэдээд газрын холыг тэмцэн зүтгэсээр зорин иржээ. Гэтэл унсан газар нь баал бурам ургасан байлаа. Түүнийг нь идээд нарлан тонгочж байтал нэгэн эрхийн мэрэгүнтэй тааралджээ. Эрхийн мэрэгэн хүү унагнаас ийхүү асуув. Чи миний хүлэг мөн үү? Гэхэд хариуд нь чи миний эзэн мөн үү? Хариуд нь эрхийн мэрэгэн би чиний эзэн мөн билээ гэхэд унаг тэгвэл чи намайг барьж ав. Тэгээд би уулыг тал болтол талыг там болтол бөлгөе гэв. Эрэмгийн эрхийн мэрэгэн хүү хээрийн салхинаас өөр зүйл нуруунд дээрэн гаргаж үзээгүй цолмон цоохор унагыг барьж аваад мөнгөн тонгоор чимэглэв. Тэгээд уулыг тал болтол талыг там болтол бөлгөж буй цолмон цоохор унагыг номхотгож авав гинэ. Ингэж эзэн нь моройн таньж морин нь эзнээ таньснаар унаг айх аюулгүй амар сайхан амьдрах болжээ. Хурц үзүүртэй туйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү.
зүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүүнер чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү.